Монгол улсын засгийн газар, Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан, Хөвсгөл аймгийн засаг даргын тамгын газар үзүүлж байна. Хүүхдэд ээлтэй орон нутаг хөтөлбөр. Хүүхэд эхийн хөвлөд бүрэлдэхээс эхлээд хорвоод мэдлэн өсч төрнөн 2 ой хүртэлх 1000 хоногийн хоол тэжээл хүүхдийн насан туршийн эрүүл мэнд оюуны хөгжлийн суурь болдог. Энэ бол ээж та өөрийгөө болоод хүүхдэд зөв зохистой хооллож, шимт бодисыг хэрэгцээтэй хэмжээгээр авч, хүүхдийнхээ бие бялдар оюуны хөгжлийг бүрэн тэтгэх, эссэн мэнд амьдарч эрүүл сарвал байх нөхцөлийг бүрдүүлэх, бий болгох чухал цаг хугацаа юм. Эхийн сүүч нь одоо тэгээд юугаарч урлуулшгүй маш хэрэгцээтэй амьд юм байдаг. За тэгээд янз бүрийн өвчин эмгэг тусах халдвараас сэргийлэх янз бүрийн юмнаас хамгаалдаг. За би 2002 онд анхныхаа хүүхдийг төрүүлээд хөхөрн 4 нас хүртэл нь хооллож исэн. Тэгээд дараа нь 2008 онд төрөөд 2 нас хүртэл нь хооллож исэн. Тэгээд 2010 онд энэний өмнөх төрөлтөн дээр болохоор ойнд нүрэл хооллож исэн. Дандаа хөхөрөл хооллдог байсан. Жирэмсэн эмэгтэй өөрөө зөв хооллож, хүүхдэд 6 сар хүртэл эхийн сүгээр дагнан хооллох. 6 сар хүрмэгц үргэлжлүүлэн хөхүүлэхийн зэрэгцээ аюулгүй тохирсон нэмэгдэл хоолнд оруулах, цаашид амин дэм эрдэс бодисоор баялаг хоол тэжээл өгч байх гэд эхний 1000 хоногт хүүхдийн өсөлт хөгжилтөнд асаргаа чухал үүрэгтэй. Ийхүү үр хүүхдийн эрүүл сарвал өсгөн бойжуулахад ээжүүдийн төдийгүй аавуудын, гэр бүлийн гишүүдийн үүрэг оролцоо хамгаас чухал. Алдаж болохгүй 1000 хоног. Хүүхдээ асрах хооллох зэргийг бид эмэгтэй хүний л ажил мэтээр ойлгох нь олонтой. Гэргийгээ ийш тийшээ явсан үед аавууд хүүхдийн харах хооллох ажлыг хариуцаж үлдэнэ. Энэ үед аавууд ээжүүдээс дутхгүй мэдлэг туршлагатай байх хэрэгтэй болдог. Хэцүү байц. Эхнэр төрөхгүй явахаар одоо хэцүү байдаг. Одоо эхнэр маань одоо ингээд 8 сартаа төрөхгүй ингээд одоо явна. Тэгээ одоо ингээд явахаар одоо би хүүхдүүдтэйгээ үлдээд одоо ингээд ар гэрийн ажилд ингээд оногдно. Хоол ундаа одоо тэгэл одоо борцог яхаар идэхгүй тэгэл вантан гарал одоо болгодгийг. Хоолунд хүүхдийн хоолундыг сайн мэдэхгүй л. Хөвсгөл аймгийн Тариалан сумын Давааны ар багийн малчин Пүрвэ Баатрих 3 хүүхэдтэй. Удахгүй бүл нэмнэ. За сайн байцгаана. Багийн эмч их ургийн эрүүл мэндийг хянах, мөн олон найрлагт бичил тэжээлийн бэлтгэл өгөхөөр иржээ. Жирэмсэн эмэгтэй хувьд олон төрлийн амин дэмээр баялаг хоол хүнс сэргэлж, ургийн өсөлт хөгжлийг дэмжиж байх нь чухал байдаг. Гэхдээ Монгол эмэгтэйчүүд хоол хүнсээрээ хангалттай амин дэм авч чаддгүй учраас энэхүү 10 төрлийн амин дэм, 5 төрлийн эрдэс бүхий нэмэлт тэжээл их урагт ихээхэн тустай байдаг. Очихдоо авч очих бэлтгэлийн мэдж байгаа хувц нь боловчтой авч хаалаа тэгээд хоолундтойгоо очно. Хөдөө багийн эмэгтэйчүүд сумын эсвэл аймгийн төвийн эмнэлэгт амарчдаг учраас амарчхаасаа бараг сарын өмнө төв рүү явна. За билгүүнэ байгалмаа ээж надаа ингээ удахгүй төв явж мама дүүг нь гаргана. Тэгээд тэр хаагуур аавтайгаа гуруулаа ингээ сайн байж гараа. Аав нь хоёр үедээ сайн хоол ийжгэнэ гэсэн. Аавынхаа үгэнд сайн орж хоолоо сайн идэрэй гэж ээж нь захилаа. Хариуцлагатай аль хашгаар үлдсэн аав ээжээс дутахгүйгээр хүүхдийн асарч харж хандахыг хичээнэ. Хүүхдүүдээ сайн асарч зөв хооллох, удахгүй мэдлэг шинэ хүнээ бор хоолнд ороход ямар хоол тэжээл өгөх талаар мэдлэгтэй болохын тулд Пүрвэ Баатар багийн төвд болж байгаа хоол тэжээлийн сургалтанд суулаа. За тэгээд галын яг юм ба өшөө жоохон магсаа. Тариалан сум аавуудын сургалтаараа аймагт анхдагч. 2013 онд суманд анх хүүхдийн сувлал ажиллуулж эхлэхэд ердөө 3 аав хүүхдийн авч ирдэг байж. Үүнийг анзаарсан эрүүл мэндийн төвийн нийгмийн ажилтан Эрдэнэ Чимэг
аавуудын оролцоог нэмэгдүүлэх хэрэгтэйг мэдэрч жирэмсэн эмэгтэй хөхүүлэх, нялхас, бага насны хүүхдийн хоол тэжээлийн талаар аавуудын дунд сургалт зохион байгуулж хоол хийх дадлага олгож эхэлжээ. Тэгээ маш тэжээлэг чи одоо ингээд эхнэрээгээ төрөөд төрөх гээд явахаар зэрэг энийг 3 настай хүүхэдтэй ийм хүүхдээ бас хоол хийж байна. Энд чинь тэгээд 7 сараас дээш хүүхэд бүх насны хүүхэд хийж өгөх өөр хоол ингээд бэлтгэжлээ шүү дээ чи. Энд бол хахан махан гэсэн юм байхгүй. За сайхан утгаа жигдрүүл. За одоо юу хийх вүлээ багш? За одоо чи амтлах төдий давс юм. За тэгээд сайхан. Сургалтын үр өгөөж их учраас сургалтанд суухыг хүссэн аавуудын тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Олон ч газар аавуудын сургалтад зохион байгуулдаг болж одоо ар тарих давааны ар болон сумын төвийн 5 багт аавуудын сургалт эрчимтэй явагдаж аавуудын дэмжлэгт бүлэг бий болоод байна. Өөрөөр хэлбэл аавууд аавдаан зааж сургадаг болжээ. Сумын хэмжээнд инхүү 68 аав сургагч багш болсон байна. 68 аав тус бүртээ тэгээс 5 настай хүүхэдтэй 10 аавд мэдлэгийн түгээгээд байна. Гол нь хүүхдийн төлөө шүү дээ. Хүүхд маань эрүүл сарвал өсөхийн тулд гэр бүл төлөлт эцэг эхийн оролцоо хоёулаа жигд байжээж энэ эрүүл сарвал эрүүл хүүхд өснө гэж бодоод аавуудын сургалтыг санаачилсан юм аа. Хоол тэжээлийн сургалтанд суусан аавууд хүүхэддээ зориулж тусад нь хоол хийж өгөхийн чухлыг ойлгож өөр хоорондоо туршлага үр дүнгээ ярилцсан. Нялх үрдэн амттай шимтэй хоол хийж сурахаар чармааж байгаа аавуудын хичээл зүтгэл сэтгэл хөдлөм. Аавууд бүгд ийм байдаг байгаасаа гэж ирэхгүй бодогдно. За би одоо 2 хүүхэдтэй хүн байна. Тэгээд том нь одоо 6-тай, 2 дахь нь 4-тэй. Тэгээд хамгийн бага маань жим багтаа гараад тэгээд энэ сургалтанд яваад 2-3 жил явж байна. Тэгээд төмсний нухаш, төмсний бантан хийж өгөөд жин нэмэгдээд буцаад одоо хэвийн болсон. Олон төрлийн хоол хийж сурлаа. Энэ хэрэгтэй сургалт юм байна аавуудад. Өнөр өтхөн гэр бүлийн эзэн удахгүй ахин нэг шинэ хүнээ хүлээн авах бэлтгэлээ хангаж байгаа Пүрвэ Баатрын хувьд өнөөдөр сургалтын эхний өдөр. Малаан яаж малал хаал сайн мэдхээс биш нэрээ хүүхдүүдээ яаж зөв зохистой хооллохоо би гэдэг хүн мэдэхгүй л байна шүү дээ гэж өөртөө итгэлгүйхэн ярьж байсан Пүрвэ Баатар одоо тунч итгэлтэй болжээ. За би энэ аавуудын сургалтанд ороод өнөөдөр ихт 2 төрлийн хоол хийж сурлаа. Баяжуулсан бантан төмсний нухш хоол хийж сурлаа. Одоо ингээд авгаа маань сумын төв орон төрөх гээд явна. Тэгээ одоо би 3 хүүхэдтэй хоол ундыг бол хийж чадхаар боллоо. Эх хүүхдийн хоол тэжээлийн төсөл Хөвсгөл аймагт хэрэгжиж эхлэхээс өмнө хүүхдийн эндэгдэл, хүүхдийн хоол тэжээлийн хурц архаг дутлын төвшин улс аймгийн дунджаас өндөр. Хүүхдийн эндэгдлийн бараг тал хувь нь хоол тэжээлийн дутлаас шалтгаалж байсан учраас эх хүүхдийг хоол тэжээлийн эмгээс сэргийлэх, эмчлэх, тэр дундаа ядуу эмзэг бүлгийн үйлчилгээ хүртэж чадахгүй алслагдсан эх хүүхдийн хоол тэжээлийг сайжруулахад орон нутгийн зүгээс олон ажил санаачлан хийж байна. Үүний нэг нь хоол тэжээлийн ганцаарчилсан зөвлөгөө. Тариалан сумын төвд хоол тэжээлийн зөвлөгөө өгөх 2 өрөө байгуулжээ. Эцэг эхчүүд, эмээ өвгөөнөр, асран хамгаалагчид энд ирж хоол тэжээлийн ганцаарчилсан зөвлөгөө өгдөг. Юунаас эсвүүг доод юм аа аягаар. Одоо ч гэсэн юу? Тэгэхээр чи хүүхд чинь хэмжээ бага байна тийм. Одоо бол энэ аягаар болоод одоо 250 г хэмжээтэй ийм аягаар хүүхдэд хооллох нэ. Эрүүл цэнгэг агаар, сэтгэл сэргэн байгаль уул ус. Төмөн жаргал хүүхдүүдэн байгаль дэлхийтэйгэн хойр байж, их нутгийнхаа талаар өргөн мэдлэгтэй хүмүүс болоосай гэж хүсдэг. Төмөн жаргалын 3 дахь хүүхэд Нэргүй одоо 4 настай. Хүүгээ тээж байхдаа хотод сурч таарсан нь нутаг орноос хол, агаарын бохирдол ажлын ачаалал гээд юм давхцаж хүүгээ дутуу төрүүлэхэд хүргэжээ. Ердөө 900 г төрсөн Нэргүй хүү одоо эрүүл сарвал хэвийн өсч байж байна. Би хүүгээ 900 г жинтэй эхний ялгсан төвд төрүүлсэн.
6 сартад нь анх хоол өгч эхэлсэн. За хоол тэжээл яг энэ хоолнд орж явах үед нь манай энэ эрүүл мэндийн төв дээр хүүхдийн хооллол тасаргаа тэжээл гэсэн тийм сургалт явагдсан. Энэ сургалтанд маш өрөөгөөжтэй сайхан сургалт байсан. Ийхүү төвшин жаргал эрүүл мэндийн сургалтанд тогтмол хамрагдсанаар хүүхдийн хоол тэжээлийн талаарх мэдлэгээ өргөжүүлж, олон найрлагт бичил тэжээлийн холимгийн ач тусыг мэддэг болжээ. Хүүгийнхээ дархлааг дэмжих, өсөлтийн хоцрогдлоос урьдчилан сэргийлж, амин дэм эрдэс бодисын хэрэгцээг хангах зорилгоор бичил тэжээлийн холимгийг зааврын дагуу хүүдэнд тогтмол өгч байжээ. Энэ нь хүүг бичил тэжээлийн дутал, цус багталтаас сэргийлж, хооллох дуршлыг нэмэгдүүлж, биеийн эсэргүүцлийг сайжруулахад чухал нөлөө үзүүлсэн байна. Сайн ээжийн асаргаа сувилгаа, цагаан олсон эрүүл мэндийн сургалт үйлчилгээ нэргүй хүүг ийхүү эрүүл сарвал инх тунх өсгөн торниулж байна. Мэдлэг мэдээлэл гэдэг хүч юм. Их хүүхдийн хоол тэжээлийн талаарх ойлголтоо өөрчилж, танин мэдэж, амьдралдаа хэвшүүлж, сургалтанд хамрагдсанаар үр хүүхдийн эрүүл сарвал өсгөж бойжуулах бүрэн боломжтойг энэ ээжийн арга туршлага тодорхой харуулж байна. Цагаан сарын шинэ нэглэг цэгачнаас гоёлоо өнсө тоноор нарт өсгөвдө тантуудад дөвгөн цуглаа ажаад байсан чинь аав ээжтэй залгсангүй ах бэрнэгчтэй залгсангүй авгай нөхөр хоорондоо залгадаггүй хатын ус байдгийг мэдлээ айл гэбэл тоглохдоо алмаатагаа би залгахгүй. Идэж ууш сайтай хүүхэд сөөм өсдөг. Инээд баясал дунд хүүхэд төө өсдөг. Итгэл хайрын дунд тохой өсдөг. Эрдэм ажил дунд алд өсдөг гэдэг. Ийхүү эцэг эхийн хайр инрэл, халамж анхаарал хүүхдийн өсөлт хөгжлийг дэмжинтэй тэгдэг. Хүний амьдралын эхний 1000 хоног маргаашийг ирээдүйг гэрэлтүүлэх боломжийг олгох цаг хугацаа юм.